хууль шүүхийн байгууллагаар шалгуулдаггүй одоо дабл стандарттай байх тийм нөхцөл үүсэж байгаа юу? Ер нь энэ асуудал зөв юм уу буруу юм? Хөндөд байгаа асуудал нь. Иргэнтэйгээ адилхан одоо эрх үүрэгтэй байх нь зөв. Өөрөөр хэлбэл хууль шүүхийн байгууллага дуудвал парламентын гишүүн байсан ч гэсэн эндээ шалгуулдаг, тэ бусад иргэнтэйгээ адилхан эрхтэй байх хэрэгтэй. Энийг бол үндсэн хуулийн цэцэд энэ өсөлт гаргаж байгааг бол би бол хувьдаа дэмжихгүй байна. Тий. Ер нь энэ ямар одоо магадгүй шалгуулахгүй байх санаархал эсвэл нөгөө талаар Ганбаатар гишүүний тайлбарлаж байгаа бол шууд төлөвлөлдөг болох гэж байгаа юм аа. Ингээ шийдэгдчих юм бол гэдэг зүйлийг яриад л байна л да. Яг нөгөө хилцүүлүүдээр яг би 200 мянган орнд байдгүй учраас, ороогүй учраас тэнд яг нарийн мэдээлэл нь бол бидэнд ирээгүй наа. Чуулган дээр нарийн мэдээлэл нь бол явах хэвээр. Ер нь зөвхөн энгийн утгаар бодоход яг иргэнтэйгээ адилхан л эрх үүрэгтэй байх хэвээр. Парламентын гишүүнийг яг нөгөө ард түмний мандат гэдэг утгаар нь одоо зарим нэг хэлмэгдүүлэлт өртгөе гэдэг үүднээс нь зүгээр юм хамгаалсан тархалтай байж магадгүй. Түүнсвч хууль шүүхийн байгууллагад дуудвал очиод одоо мэдээлэлтэй тайлбараа өгөөл ингээл иргэнтэйгээ адилхан байх хэвээр. Ер нь иргэнтэй л адилхан байх хэвээр гэж үзэж байгаа.